Сайн байцгаана уу? Минасан конничива. Японы төвшин доктор шалгалт буюу JLPT-ийн энэ дөрвийн хансан хичээлийг өргөжлүүлээд оруулах гэж байна. Тэгээ өнөөдөр 6 дугаар хичээл, 6 дугаар хичээлээрээ Кисэцү буюу уйлрал, Тенки буюу цаг агаар гэсэн хүрээнд эдгээр 13 ханзыг үзэн. Тэгээ эдгээр ханзуудыг хараад хэрэг мэдчих яах юм бол энэ хичээлээ үзэхгүй байж болно. За тэгээд бараг хичээл болгон дээр хэлж байгаа. Тэгээ ханс үзэхдээ мэдээж бичих ёстой. Тийм учраас хичээлээ үзээд дэвтэр дээрээ бичээд сайн өөрийн болгоод аваарай. Тэгээд Японы үзэхэд мэдээж эдгээр суур ханснуудаа мэдхгүй бол төвшин ахиулж чадахгүй. За M5, N4, N3-ын ханснуудыг суур ханснуудаа сайн үзсэн байх юм бол та Японы төвшин ахиулахад илүү хялбар болно. Тийм учраас Японы сурахад ханс үзэх шаардлагатай байгаа шүү. Тийм учраас би хансны хичээл оруулж байна. За тэгээд энэ дөрвийн ханс бас нэлээд хэдэн хичээл үлдсэн байгаа. Тэгээд энэ дөрвийн ханзыг дуусаад бас өргөжлүүлээд төвшингийн ахиулаад бас оруулах бодолтой байна. Тэгээд олон өнөөдрийнхээ хичээлийг үзэж эхлэе. За хамгийн эхний ханз маань хару буюу хавар гэсэн ханз байна. Хавар гэсэн ханз байна. За энэ ханз дангаараа байхдаа хару буюу хавар гэсэн утгаар. Хару. За өөр ханзтай нийлэхээр дуудагддаг дуудлага буюу за оньоми гэж ярьдаг байгаа тийм ээ. Оньоми нь болохоор шүн. За бүгдээрээ гараа өргөөрэй. Нэг удаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9. За 9 зорилготой байна тийм ээ. За дагаад ямар ч нэг удаа агаардаг биччихээ дэвтэр дээрээ бичээрэй. За хару гэсэн ханз байна. Хару. За энийг уншаад үзье. Хэдүүлээ эхний ханзыг нь бол үзсэн байгаа өмнөх хичээлээр. За сэй шүн байх юм тийм ээ. За энэ хавар гэдэг ханз маань өөр ханзтай нийлэхээр шүн гэсэн дуудлагатай байдаг тийм ээ. За тийм учраас сэй шүн. За сэй шүн гэдэг маань юу гэсэн утгатай үг вэ гэхээр за эдгэр залуу насыг хэлж байгаа. Залуу нас харъя жишээ өгүүлбэр. За та нэг удаа уншаад үзье. Тэгээд дараа нь багш нь уншъя. За хичээгээрэй. За эдгээр ханзнуудыг хэдүүлээ бүгдийг нь үтсэн байгаа. За кё байна тийм ээ. Өнөөдөр кё ва. За өнөөдөр за хару шинэ ханз тийм ээ. Хару. Раши тенки гэж бас үтсэн тийм ээ. Өмнөх хичээлдэр тенки дэснэ. За үргэлжлүүлээд уншаад үзье. Кё ва хару раши тенки дэснэ. За өнөөдөр бол тийм ээ. Кё ва гэдэг нь өнөөдөр бол хару раши гэдэг нь бас нэг дүрэн байгаа. Хавар шиг гэсэн утгатай. Хавар шиг. За өнөөдөр хавар шиг цаг агаартай байна гэсэн утгатай. Өнөөдөр хавар шиг цаг агаартай байна тийм ээ гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр нэг удаа хэлээд үзье. Кё ва хару раши тенки дэснэ. За сайн байна. Дараагийн ханз маань нацу буюу 100 гэсэн ханз байна. 100 нацу. За өөр ханзтай нийлэхээр к г гэсэн дуудлагатай. За энэ нь болохоор юу гэж тий байн хэлж байгаа он дуудлага гэж хэлсэн тий он дуудлага буюу өөр ханзтай нийлэхээр к г гэсэн дуудлагатай. За нацу 100 шүү. За бүгдээрээ нэг удаа бичээд үзье. Агаар дээр гараа дэш өргөөрэй. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10 зорилготой байна. Нацу гэсэн ханз тийм ээ 100 гэсэн ханз. За энийг бүгдээрээ уншаад үзье. Нацу ясуми шүү. За ми илүү гарсан учраас эдгээр ханзнууд бүгдээрээ дээд дуудлагаараа дуудагдах нь байна. Дээд дуудлага буюу күн дуудлагаараа дуудагдах нь байна. Нацу ясуми гэдэг маань зуны амралтыг хэлж байгаа гэсэн. Нацу ясуми. За сайн байна. За жишээ өгүүлбэрөө уншаад үзье. За та хэд эхлээд уншаарай. За сайн байна. Нацу ясуми ни нани о шимашита ка? Нацу ясуми ни нани о шимашита ка? Зуныхаа амралтаар юу хийсэн бэ? За хичээл эхлэхээр аюу их асуудаг тийм ээ. Зуны амралтаар за бүгдээрээ юу хийсэн бэ гэж маш их асуудаг асуулт байна. За нэг удаа өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Нацу ясуми ни нани о шимашита ка? За сайн байна. Дараагийн ханз
Аки буюу намар гэсэн хаан зэн. Намар. За он дуудлага нь шүү байна. Шүү гэсэн дуудлагатай. За бүгдээрээ нэг удаа агаар дээр бичээд үзье. За гараа дэш өргөөрэй. Ич, ни, сан, ши, го, рок, шич, хач, кю. 9 зорилготой тийм ээ. Намар гэсэн. Ваташи ва аки га суки desu. Ваташи ва аки га суки desu. За би бол намрын улиралд дуртай гэсэн утгатай. Би бол намрын улиралд дуртай. За жишээ хэлбэрээ дагаад хэлээд үзье. Ваташи ва аки га суки desu. За сайн байна. Дараагийнх нь мэдээж өвөл тийм ээ. Фую гэсэн хаан зав. Фую. За өөр ханстай нийлэхээр дуудагддаг дуудлага нь того гэсэн дуудлагатай. Того гэсэн дуудлагатай байна. За бүгдээрээ нэг удаа анхаар дээр бичээд үзье. Гараа дэш өргөөрэй. За ич, ни, сан, ши, го. За 5 зорилготой тийм ээ. За өвөл гэсэн. Фую гэсэн. За нэг уушаад үзье бүгдээрээ. Нийлэмж ханзаа уушаад үзье. Фую ясуми тийм ээ. Фую ясуми. За өвлийн амралт. Фую ясуми гэдэг маань өвлийн амралт. За нэг удаа хэлээд үзье. Фую ясуми. За сайн байна. За уншаад үзье өгүүлбэрээ. Фую ясуми ва мижикай desu. Өвлийн амралт бол богинохон байдгаа гэсэн. За жишээ хэлбэрээ хэлээд үзье. Фую ясуми ва мижикай desu. За сайн байна. За дараагийн ханз маань за олон дуудлагатай байдаг. За хамгийн энгийн сура гэхэд орсон. Сура буюу тэнгэр гэхэд орсон хаан байна. Сура буюу тэнгэр. За тэгээд дараагийнх нь илүү гарсан байх юм бол аку гэж юмшмаас. Сүкү. Аку юм уу сүкү. За хайсал кара. Хоосон гэсэн утгатай. Хоосон. За өөр ханзтай нь ядлахээрээ ку гэсэн дуудлагатай. Уртаар тийм ку. За жишээлх юм бол ку ки. За энийг үзэн тийм ээ. Киг өмнө хичээл дээр үзэн байгаа. Ку ки гэх юм бол яах нь? Агаар. Агаар гэсэн анзуулах нь. Агаар гэсэн утгатай нийлэмж анзуулах нь байна. Ку ки. За сура гэсэн анзуул. Сура. За бүгдээрээ гараа дэш өргөөрэй бичээд үзье. За ич, ни, сан, ши, го, року, шичи, хачи. 8 зорилготой тийм ээ. 8 зорилготой. За жишээ өгүүлбэр уншаад үзье. За та хэд уншаарай. За Монгол нөө Аой сура. Монголын хөх тэнгэр гэж маш их ярьдаг тийм ээ. За тэрийг Монгол нөө Аой сура гэж хэлнэ. За хэлээд үзье. Монгол нөө Аой сура. Сайн байна. За ама тэн гэдэг ханз байна. Дараагийн ханз тэнгэр. Тэнгэр гэсэн утгатай. За бүгдээрээ нийт 4 зорилготой бичээд үзье. Ич, ни, сан, ши. 4. За тенки гэхэд маш их хэрэглэдэг байгаа. Тенки гэдэг маань цаг агаарыг хэлж байгаа. Тенки. Цаг агаар. За хэлээд үзье. Тенки. За сайн байна. За жишээлбэл уншаад үзье. Тенки га ii desu ne. Тенки га ii desu ne. Кё ва ii тенки desu ne гэдэг үү те. Гэж цаг агаар сайхан байна тийм ээ гэсэн утгатай байна. За дараагийн ханз нь казе буюу салхи гэсэн ханз. Казе. Өөр ханзтай нийлэхээр дуудагддаг дуудлага нь фүү. За эсвэл уртаар фүү байх нэ. За нийт 9 зорилготой байна. Бүгдээрээ бичээд үзье. Гараа дэш өргөөрэй. Ич, ни, сан, ши, го, рок, шич, хач, кю. За нийт 9 зорилготой. Казе. Арайхан ханзыг бол хэдүүлээ үзсэн чикара гэж үзсэн ба. За фүрёку гэдэг маань салхины хүчийг хэлж байгаа. За бүгдээрээ хэлээд үзье. Фүрёку. За жишээ өгүүлбэр уншаад үзье. Кино казега цуёкатта desu. Кино казега цуёкатта desu.
Өчигдөр салхи яах нь хүчтэй байсан. Өчигдөр хүчтэй салхисан гэсэн утгатай байна. За уншаад үзье. Дагаад хэлээрэй. Кино казега цуёкатта дес. За сайн байна. Дараагийнх нь. За дараагийн ханз маань күн юмий байхгүй, он юмитай байна. За тай, дай гэсэн яхнууд дуудлагатай байна. За бүгдээрээ юу гэсэн утгатай вэ гэхээр за би өмнөх хичээлдээ нэг машин тоолох нэгж оруулсан байгаа. Ичидай нэг дай гэдэг. За машин тоолох нэгжин дээр ордог. Мөн ийм давцан гэсэн утгатай давцан. Одоо шагнал гардуулдаг давцан ч гэх юм уу те тэрийг бас хэлдэг байгаа. За бүгдээрээ бичээд үзье. Ич ни сан ши го. За 5 зорилготой тий. За дээдлийнх нь катаканагийн мүү үсэгтэй адилхан, доотлийнх нь катаканагийн ро үсэг юм уу? Альс күчи гэсэн хандтай яг төстэй яг юм тийм ээ. За нэг уншаад үзье. Арийнхаа салхи гэсэн ханд тийм ээ. За тайфу болгоно. Тайфу. За тайфу гэдэг маань юу вэ гэхээр далайн харш салхийг хэлж байгаа. Далайн харш салхи. За тайфу гэж хэлээ шүү. За уншаад үзье бүгдээрээ. Тайфу. Сайн байна. За жишээ өгүүлбэр. За та эднийг одоо уншаад үзээрэй. За сайн байна. Тайфуга куру маэни кайримашта. За тайфу ирэхээс өмнө яг нэг гэрлүүгээ харьсан гэсэн үг байна. За жишээ өгүүлбэр нэг удаа хэлээд үзье. Тайфуга куру маэни кайримашта. За сайн байна. Дараагийн ханц күмө. За дуудлага буюу өөр анцтай нийлэхээр дуудагддаг дуудлага маань үн гэсэн дуудлагатай байна. За күмө гэдэг маань үйл гэсэн утгатай. Үйл гэсэн утгатай. За бүгдээрээ эхлээд бичээд үзье. 12 зорилготой тийм ээ. Жүни байна тийм ээ. За бүгдээрээ бичээд үзье. Гараа дэш өргөөрэй. Ич ни сан доошо 4 5 6 7 8 9 10 11 12. За 12 зорилготой байна. За нэг уншаад үзье. За та ихтэй уншаад өөрөөсөө ханзаа уншиж чадж гэнэ үү гэдгийг бас давхар шалгаад аваа шүү. За күмөга оку наттэмас. За күмөга оку наттэмас. За үйл их болж байна гэсэн. Үйлшж байна ч юм уу тийм утгатай байна. Күмөга оку наттэмас. За сайн байна. За дараагийн ханз нь юки буюу цас гэсэн ханз. Цас. Юки. За он дуудлага нь сэцүү байна. Тийм ээ? Сэцүү он дуудлага. За бүгдээрээ энийг уншаад үзье. О юки гэж уншиж шүү. За о юки гэдэг нь хэмжээний цас гэсэн утгатай. О юки. За сайн байна. За бүгдээрээ бичээд үзье. Гараа дэш өргөөрэй. Ич ни сан ши го року шичи 8 9 10 11 11 зорилготой тийм ээ. За дээдлийнх нь бол аме гэсэн тий бороо гэсэн ханз тий. Тэгээ 11 зорилготой. За юки гэсэн ханз. За жишээ өгүүлбэр уншаад үзье. За та хэд эхлээд уншаарай. За сайн байна. Юки асобига ски desu. Юки асобига ски desu. Цасаар тоглох дуртай. Юки асобиг цасаар тоглох гэсэн. За бүгдээр дагаад хэлээд үзье. Юки асобига ски desu. За сайн байна. За дараагийн ханз маань за нөгөө дуудлага маань сэй гэсэн дуудлагатай байх нэ. Он дуудлага нь сэй. За цэлмэг гэсэн утгатай цэлмэг. Хараар үг юм аа. Өнөөдөр сайхан цэлмэг байна гэсэн утгатай. За бүгдээрээ агаар дээр нэг удаа бичээд үзье. Гараа дэш өргөөрэй. За ич ни сан ши го рок шич 8 9 10 11 12. За 12 зорилготой тийм ээ.
бүгдээрээ энэ өгүүлбэрийг уншаад үзье. Та хэд уншаарай. Аштай тий ихнийх нь аштай буюу маргааш харе дэс ноде дикакемашо. Аштай маргааш харе цаг агаар сайхан байх учраас гарцгаая гэсэн байна. За жишээ хэлбэр хэлээд үзье. Ашта харе дэс ноде дикакемашо. За сайн байна. За дараагийн хандс маань хуши гэсэн хандс. Хуши буюу од гэсэн үг шүү. За од гэсэн үг. За нөгөө дуудлага нь буюу он дуудлага нь се гэсэн дуудлагатай байна. За бүгдээрээ агаар дээр бичээд үзье. Ич ни сан ши го рок шич хач Q. За 9 зурагтай байна тийм ээ. Яад сайн. За энийг уншаад үзье. Каёбигийн гал гэсэн ханзай тий. Тэгээд од сэй касэй. За энэ маань ангарагыг хэлж байгаа. Ангараг касэй ангараг гэсэн. За жишээ өгүүлбэр уншаад үзье. Хоши мацури шүү. За мацури гэдэг маань баяр гэсэн. Баяр наадам гэсэн. Хоши мацурига кайсай саримас. Одны баяр тийм ээ. Одны баяр болно. Зохион байгуулагдана гэсэн. Одны баяр зохион байгуулагдана гэсэн үг. За нэг удаа дагаад хэлээд үзээрэй. Хоши мацурига кайсай саримас. За сайн байна. Дараагийн ханз нь хикари буюу гэрэл. Тэгээд хикару гэдэг маань бэлтганах, гэрэлдэг гэсэн. За он дуудлага нь ко гэсэн дуудлагатай. Өөр ханзтай нийлгээрээ ко гэсэн дуудлагатай байна. За бүгдээрээ гараа тийш өргөөрэй бичээд үзье. Ич ни сан ши го рок. За 6 зурлагтай тийм ээ. Року хикари гэсэн ханз. За энийг уншаад үзье. Өдөр тэгээд хикари гэсэн ханз нийлүүлээд никко гэж уншиж байна. За никко. За никко гэдэг маань за нарны гэрлийг хэлж байгаа никко. За хэлээд үзье никко. За бас ийм нэртэй газар байсан тийм ээ. За уншаад үзье жишээ өгүүлбэрөө. Хикарига цуёкуте мабуши desu. Хикарига цуёкуте мабуши desu. Гэрэл ихтэй байгаа учраас нүд гялбаад байна. Мабуши гэдэг маань гялбахыг хэлж байгаа. Нүд гялбахыг. За жишээ өгүүлбэрээ дахиад нэг уншаад үзье. Хикарига цуёкуте мабуши desu. За сайн байна. За өнөөдрийн хичээлээр хэдүүлээ кисэцү тенки гэхэд орсон энэ дөрвийн ханзнуудыг үзлээ. Эдгээр ханзыг үзлээ. За бүгдээрээ үдсэн ханзаа мэдж байна уу гэдгийг шалгаад үзье. За та тэрвээ дэвтэр дээр бичсэн бол дагаад хэлээрэй. За эхнийх нь энэ ямар ханз вэ? Хару гэсэн ханз тийм ээ. Хавар. За дараагийнх нь нацу буюу 100 гэсэн ханз. За энэ аки намар гэсэн ханз. Сайн бай. Фую сайн бай. Сора гэсэн ханз тийм тэнгэр. За энэ болохоор тэн гэсэн ханз тийм ээ. За энэ казе сайн байна. Энэ ханз дай сайн байна. За тайфу гэж орсон тийм ээ. За энэ кумо үл. Юки цас. За харэру цэлмэх тийм ээ. За хоши од. Хикари гэрэл бигээ гэсэн утгатай тийм ээ. За эдгээр 13 ханзыг өнөөдрийн хичээл дээр үзлээ. Тэгээд хичээлээ 4 үзэж байгаа хүүхдүүд байх юм бол бас багахаар тус дэм болж ивэл би хувьдаа маш их баярлалаа. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.